Ер нь оюун санааны хувьд насан турш гэдэг нь заримдаа сэтгэл дотор чинь юу болж байна гэдэгт илүү анхаарч бүтээл сонирхолтой сэдвүүдэд татагдахыг хэлээд байгаа юм шүү дээ. Хэн нэгэнд үн сэтгэлээ зориулсан ч гэсэн тэр нь утга учиргүй болж зогтож мэднэ л дээ. Гэхдээ үүнийг амьдралын нэг хэсэг гэж үзээд түүнээсээ суралцах хэрэгтэй. Дараах шинжлүүлээс та өөрийгөө олж харж чадаж байгаа юм бол сэтгэл зүйн хувьд аль хэдийн өсөж нас биеийн хүрсэн гэсэн үг. За ингээд хүн нас бие төрнө гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ? Зарим хүн 40 хүрээд ч дотроо хүүхд тэрвэрээд байдаг шүү дээ. Харин зарим нь 25 хүрэхээс өмнө амьдралыг нэлээд сайн ойлгочихсон явдаг. Ялгаа нь насандаа биш ухамсарт байгаа. Өнөөдөр бүгдээрээ таныг насанд хүрсэн үгүй юу гэдгийг шалгах 10 бодиттой баримтыг ярилцъя. Эдгээр нь гой сонсогдох онол бол ерөөсөө биш. Харин амьдрал дээр чинь айжмаар илэрч эхэлдэг өөрчлөлтүүд гэсэн үг. Дараах шинжлүүлээс та өөрийгөө олж харж чадаж байгаа юм бол сэтгэл зүйн хувьд аль хэдийн өсөж нас биеийн хүрсэн гэсэн үг. Эхний шинж нь бол илүү их уучлалт гэж байгаа юм. Уучлалт өшөө авах та хоёрын аль нь илүү хүчтэй вэ гэж асуувал уучлах нь өшөө авахаас хавьгүй илүү дотоод сэтгэлийг чангалж сэтгэлийн амар амгалан авчирдаг гэсэн үг. Уучлалт сурснаар таны сэтгэл үнэхээр тайван амгалан болдог. Хохирол барагдуулах гэж оролдохын оронд бусдыг уучлах нь өөрийгөө оюун санааны хувьд бэхжүүлж байгаа хэрэг гэсэн үг. Товчхондоо уучлал гэдэг бол таныг сэтгэл зүйн хувьд бат бөх нуруутай болгодог гэж ойлгоход болно. Хоёр дахь шинж бол ялгааг хүндэтгдэг байдал гамаа. Ширээн дээр чинь байгаа таны 13 өөр шүү дээ. Хүн бүрийн зан гаран шин үзэл бодол сонирхол давтагдчихгүй байдаг. Тэднийг адилхан болгож чадахгүй тул нөхцөл байдлыг нь ойлгоод хүлээж авах л насанд хүрсэн хүний зам байдаг. Ялгаатай зүйлсээс та олон зүйлийг сурч болно. Өөртөө таарахгүйг нь шүүх гэж бүү оролдоорой. Бусдад нээлттэй эрүүл харилцаатай байна гэдэг нь хүмүүст өөрийнхөө байхыг зөвшөөрж байна л гэсэн үг. Гуравт нь бол хайрыг хүчлэхгүй байх гэж байгаа маа. Хайр бол хоёр талын зүйл билээ. Харин та хэнийг ч хүчээр хайрлуулахаар алдах хэрэггүй шүү дээ. Хэн нэгний талархал хайрыг даах гэж хүчлэх нь хоёуланд нь маш их даамт болдог. Хамгийн бат бөх хайр бол харилцан зөвшөөрсөн бие биедээ эрг сайхан зүйлийг өгөх холбоо байгаа. Хичнээн зүтгэсэн ч гэсэн хүчээр бий болгосон зүйл урт настай байдаг шүү дээ. Тэгэхээр таны гарт бусдын сэтгэл биш, харин өөртөө итгэл үлдэх юм. Дөрөвд нь болохоор зүрхний шархаа хүлээн зөвшөөрнө гэж байгаа маа. Хүн болгон л өөрийнхөө амьдралдаа ямар нэгэн шаналлтай учирсан байдаг. Гэхдээ аль нэг цаг үедээ түүнийг даван гарч эхэлдэг. Хэн нэгэнд үн сэтгэлээ зориулсан ч гэсэн тэр нь утга учиргүй болж зогтож мэднэ л дээ. Гэхдээ үүнийг амьдралын нэг хэсэг гэж үзээд түүнээсээ суралцах хэрэгтэй байгаа. Тэгэхээр өвдөлтийг нуух уу, хүлээн зөвшөөрөх үү гэдэг нь ухаантай хүмүүсийн сонголт байдаг. Тэгэхээр та хүн үнийг бас бодолцоорой. 5 дугаар шинж бол бусдыг амархан шүүддэггүй гэж байгаа маа. Яаран дүнлэлтийн ихэнхдээ буруу зүйлийг дагуулдаг. Хүн бүрийн ард асар том түүх, шалтгаан шалтгаан байдаг. Эхнээс нь мэдлгүй шууд л тэр чинь тийм хүн гэж шүүх нь таныг нэлээд жоохон мунхаг харагдуулна. Болж игэл нөхцөл байдлыг жаахан ажиглаад ойлгох гэж оролдох юм бол биеэр биш сэтгэлээр бойцсон хүний шинжийг харуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр танихгүй хүн дээр буруу дүгнэлт шууд хийж болохгүй нэ шүү дээ. Битгий шүү гэж байгаа юм. За ингээд та түрхэн зурааснараа танд нэгэн сайтыг танилцуулъя. Энэ бол Задлан цэгийн минь сайт байгаа. За энэ сайт нь ямар учиртай вэ гэхээр ийм 4 төрлийн хичээл байгаа. За эхний хичээл нь YouTube Secrets House буюу та YouTube руу YouTube-ийн тухай бүхнийг мэдмээр ивэл маш дэлгэрэнгүй бүрэн цогц 13 бүлгээс бүрдсэн 50 гаруй хичээл байгаа. Үнэхээр сонирхолтой. За дараагийн 2 дахь хичээл бол камерын өмнө өөрийгөө харуулах хичээл байгаа. Мэдээж та YouTube хийж байгаа бол камерын өмнө чөлөөтэй ярьж сурах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ 4 бүлэг хичээл дээр бол бүх арга техник, дасгал гээд маш хэрэгтэй зүйлийг багтаасан бөгөөд та бол шууд өөрийгөө нээж бусдын өмнө итгэлтэй ярьдаг болно. За удаа хичээл нь бол thumbnail master class байгаа. Мэдээж хэрэг та видео хийлээ гэж бодоход хүнд үзүүлэхэд бол thumbnail буюу түлхүүр зураг маш сайн хийж сурах хэрэгтэй байгаа. Үүнд мэргэжлийн параметрээр маш энгийнээр дизайны үндсэн элементүүдийг ойлгоод хэрхэн сайн thumbnail хийхийг заасан байгаа. Thumbnail сайн байж л хүмүүс таны видеог үзэн шүү дээ. За дараагийн хичээл нь эвлүүлгийн урлаг байгаа. Энэ нэг бүлэг эвлүүлгийн хичээл дээр бол Adobe Premiere Pro програм дээр хэрхэн эвлүүлгийн үндсийг ойлгож, дүрсээ цэвэрлж, дууныхаа хэмнэлт тааруулан өнгө тавьж, гайхалтай видео эвлүүлэг хэрхэн гаргах талаар заасан анх шатны хүмүүс зориулсан ийм хичээл байгаа. Тэгэхээр та бүхэн энэ 4 хичээлийг Задлан цэгийн минь сайтаас үзэж болох нь байна. Мэдээж хэрэг үн хямдарсан байгаа шүү. За одоо та ингээд контент өргөжлөлийг үзээрэй. 6 дугаар шинж бол жижигхэн тулга тойрсон яриа бол таныг үнэхээр догтлож чадахгүй гэж байгаа юм. Үргэлж тийм жижиг утгагүй яриан цаг зав үрхээ болоод том өрөөдөл хүсэл зорилгоо талаар бодохыг илүүд үздэг болж байгаа юм аа. Ер нь оюун санааны хувьд насан турш гэдэг нь заримдаа сэтгэл дотор чинь юу болж байна гэдэгт илүү анхаарч бүтээл сонирхолтой сэдвүүдэд татагдахыг хэлээд байгаа юм шүү дээ. Тийм жижигхэн аар шаахан хөнгөн яриа нэг удаагийн сонирхлыг татаж магадгүй л дээ. Гэхдээ ямар нэгэн сэтгэл үлдээхгүй бол цаг алдаж суумааргүй санагдсан шүү дээ. Тэгэхээр та өөрийнхөө дотоод байдал цаг гаргаарай. Аагаар шаагаар зүйлс цаг гаргахгүй байх нь шүү дээ. За 7 дугаар шинж бол илүү нээлттэй буюу open mind болж эхэлдэг. Нээлттэй сэтгэлгээтэй хүн аливаад ер нь чөлөөтэй ханддаг. Ер нь бид бүхний хамгийн том зөрчил бол бусдыг ойлгохыг хүсдэг явдлага. Насанд хүрсэн өөрөөс нэрс ялгаатай үзэл бодолтой хүнийг сонсохдоо нээлттэй шүүхгүйгээр сонсохыг эрмэлздэг. Ер нь оюун санааны хувьд насанд хүрсэн гэдэг чинь олон ургалч үзлийг ойлгодог болсон болохоор шинэ үзэл бодлын эсрэг давчлах бас харин төсөөлөх суралцах байдлаар хүлээж авдаг. Тэгэхээр сэтгэлийн өндөртөө хүн юунд ч дасан зогсож чаддаг байх юм шүү дээ. За 8 дахь шинж бол шөнийн зугаа цэнгэлээс илүүтэй унтахыг эрмэлдэг болж байгаа маа. За энэ бол одоо насны намар гэж хүмүүс шогддог те. Гэхдээ үнэндээ бол амралт, эрүүл мэнд, үр бүтээмж бол таны гол нөхөр болж хувирдаг. Нас өсөх тусам ялангуяа 20 өнгөрөөд 30 руу төхөж яваа үед бол таны эрүүл мэнд биеийн чадамжиндаа өөрөө анхаарч эхэлнэ. Шөнийн клуб буюу зугаа цэнгэлэхээс илүүтэйгээр сайн унтаж өглөө сэргэг байх нь чухал санагдах тэр мөчлөл ирж байгаа. Энэ бол жинхэнэ
насанд хүрсэн шинж гэсэн үг. Ер нь бол үнэн сэтгэлээсээ өглөөрт босч яана гэдэг чинь та өөрийгөө хайрлаж чадж байна гэсэн үг шүү дээ. Нойроо сайн авч байгаа л гэсэн үг. 9 дэх шинж бол хэрэггүй маргаанд дуугаа үлдэхийг сонгодог гэж байгаа юм. Ер нь тухайн үеийн нөхцөлөд нутг учиргүй мэд санагдсан бол та яагаад хамаг энерги ер нь шатааж гарах хэрэгтэй юм бэ те? Ер нь урт удаа өрнсөн муу энергитэй харилцаа бол таны сэтгэл зүйд юу ч өгөхгүй шүү дээ. Шийдлгүй маргаан үл ойлголцлыг шууд алгасаад дуугүй өнгөрөөсөн дээр гэж боддог болно. Мэдээж зөв шалтгаантай үн цэнтэй маргаан бол ухаалаг мэтгэлцэн байж болно. Харин хэн ч хэрэггүй сэдв байх юм бол тухайн үед нь инээмсэглээд гараад явах нь илүү дээр сонголтож магадгүй. Иймэрхүү нөхцөлтэй орсон бол тухайн үед тайвшрангуудаа надад энэ цаг зав өрөх хэрэггүй гэд гараа авчих нь ухамсарын төвшөнд дээлж үг илэрхийлж байгаа юм. За 10 дахь шинж бол аз жаргалаа бусд хүмүүсээс хамааралгүй өөрөөсөө холдог болохыг хэлж байгаа маа. Ер нь сайхан байдал бол бидний дотроос урган гардаг үндэс юм. Бусдаас удаа хайна гэж байх үү? Хайртай хүмүүс, найз нөхөд, гэр бүлгээд таны амьдралыг баяжуулж мэддэг тэр зүйлээсээ та аз жаргалыг өөрөө олоод харцдаг гэсэн үг. Ер нь бол хүний аз жаргал бол дотроос нь бүрдүүлдэг шүү дээ. Ямар нэгэн эд зүйл бол биш ээ. Өөр хүнээс аз жаргал хайх юм бол одоо тийм нэлээд гомдол цөхрөл авчрахын нэмэр болно. Тэгэхээр таал өөрийгөө жаргуул, сэтгэлийн амар байлгах нь дотоод ирж хүчийг бий болгоно гэдгийг та хүн ойлгоцсон насан дээр явж байгаа гэсэн үг. За ингээд эдгээр ярнаас та харах юм бол чимээгүй тайван амьдрал илүү үнцэнтэй санагддаг болно. Ямарваа нэгэн урамшил мотивац зүйлээхээ болж сэтгэл хөдлөлөө өдөрдөж сурсан байна. Маргаанд ялах гэж зорилгоо хамгаалах гэж орсдог болсон байна. За тэгээд төлөвлөгөө нурлаагээ сандардаг дараагийн удаа дахин зохицуулаад босгоол ирдэг. Бусдын бодолд хэд их стресстэй болж янз бүрийн мэдээ, улс төрийн сонин мэдээнээс зайгаа бариад аливаа зүйлийг хувийн дээрлэл гэж хүлээж авах ойлоод маш сайхан сэтгэл зүйтэй болдог. Тэгэхээр та эдгээрийг сонсоод эдгээр чинь яг одоо миний байгаа байдалтай зогцож штэ, нийцэж штэ гэж бодож байгаа бол та оюун санааны хувьд насанд хүрсэн байна гэсэн үг. Насанд хүрэх гэдэг бол тоо биш шүү. Энэ бол одоо хүн болгонд таалагдах гэж биш, харин өөрөө өөртөөгөө эвтэй байх чадвар хэлээд байгаа. Тэгэхээр та энэ шинжүүдээс ер нь танд өөрт чинь байна уу, хэрвээ байхгүй байна уу, санал нийлж нийлэхгүй байна уу, ямар нэгэн байдлаар сэтгэл хэсэгт өөрийнхөө санаа бодлыг бичээрэй. Бүгдээрээ хамт уншия л та. Тэгээд дараагийн удаа илүү сонирхолтой сэдвээр орохчоор та бүхэн subscribe дараад хүлээгээ сууж байгаарай.